Баярлалаа үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр бид одоо яг хүнс үдэ аж ахуйн газрын гадаа хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр хүнс үдэ аж ахуйн газраас хүнстэй урилттай холбоотой ямар зөвшөөрлүүдийг эдгээр байгууллагууд минь өгж байгаа талаар бид та бүхэндээ сурвалжлага өгөх болно. Тэгэхээр бид одоо хүнс үдэ аж ахуйн газрын дарга Гамболдтой уулзаад байна. Ингээд танд өглөөний мэндийг хүргэе. За та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр танай байгууллагын зүгээс бас ямар зөвшөөрлүүдийг иргэдтэй олгож байгаа юм бэ? За хэд хэдэн төрлийн зөвшөөрөл олгож байна. Нэгдүгээрт нь хот хооронд за өчигдрөөс эхлээд бол аймаг хооронд ялангуяа хөрс сэргэлдээс Илэнх аймгийн сумд руу Орхон аймаг руу хүнс өргөхийг зөвшөөрсөн. Тэгээд аймаг хооронд өөрийн аймгийн сум хооронд бүх төрлийн хүнсний хүргэлтийн зөвшөөрлийг манайхаас олгож байгаа. Ер нь нэг 200 шахан машин байдаг. Энэ үүний бол 60 гаруй нь бол хоёр хавшуун дээр, бус нь бол хувийн хвшлийн юм тэрэгнүүд. Тэгээд бас аймгийн онцгой хамсаас айлуулахаар хязгаартай олгох чиглэл өгсөний дагуу бас өдөрт бас тодорхой хязгаар бариад ингээд ажиллаж байна. Хоёрдугаарх нь бол аймаг дархан сум дотор хүнс хөргөлт. За энэ бол үйлдвэрүүдээс хэрэглэгчид хүнс хөргөх нөгөө дэлгүүрүүдэд хөргөх байж байна. Захуудад хөргөх байж байна те. Хоёрдугаарх нь бол бөөний төвүүдийн хүнс хөргөлтийг зохион байгуулж байна. Бөөний худалдаа эрхэлдэг. Одоо MCS гэдэг юм уу те. Одоо манай хажууд байж байгаа ингээд энэ худалдааны төвүүд энэ мэтчлэн төвүүд бол нөгөө энэ жижиг худалдаа эрхлэгч нарт за мөн дэлгүүрүүдэд жижигчгээр юу ах тийм ээ ер нь худалдаа эрхэлдэг цэгүүдэд худалдааны төвүүдэд бас хүнсийг хүргэдэг. Тэгээ энэ зөвшөөрлийг бол манайх олгоод ингээд явж байна. Тэгээ нэг ер нь бөөний худалдаа эрхэлдэг бас нэг 80 гаруй үйлдвэртэйгээ нийлээ 100 гаруй ийм одоо үйлдвэр бөөний худалдааны цэг байна. За тэгэл дээр нь одоо бол нэмэгдэж байгаа нь бол энэ дээр хүнсний ногооны төрөл бүрийн хөргөлт нэмэгдэж байна. Ухаандаа хүнсний ногооны борлуулалт ирсэн гэсэн үг. Сая ихний 7 хоногийн төр зогсолт үеэр бол энийг зогсооцсон байсан. Тэгээ одоо бол энэ зойронд байгаа ногоог бол одоо гаргаж Улаанбаатар болон бусад газар нутгаар руу явуулж байна. Дээр нь аймаг дотроо, дархан дотроо хүнсний ногооны хөргөлтийг зөвшөөрж байгаа. За энэ зөвшөөрлийг одоо манайхаас өгч байгаа. Гэхдээ энд бол би сүүлд нь бас ялгааг нь хэлье. За дараа нь бол махны худалдаа байж. За одоо ингээд дархан дотор бол мах худалдаг хэдэн томоохон төв байж юм тийм ээ. Дээр нь энэ одоо махны худалдаа эрхэлдэг одоо ченжүүд гэж ярьдаг да тийм ээ. 100 хүн байдаг. Тэгээ энэ хүмүүсээ бол одоо хөдөө орон нутг руу явуулж мах авчруулад тэгээд дарханы худалдааны захуудад худалдаалах хөргүүлдэг. Дээр нь эндээсээ салбарлаад хуучин дарахын дархан цагаас салбарлаад шин дархан болон бусад одоо энэ мах зарах хүнс жижиг дэлгүүрүүч байна тийм ээ олон улс үйлчлэгийн төвгөл бүгд эндээс авч шít маха. Тэгээ энэ махыг бол хоёр янзаар нэг нь бол гадагшаа явж мах авчрах нөгөөх нь дархан дотроо мах түгэх энэ зөвшөөрөл манай дээр ингээд олгогдоод явж байна. За дараа нь газар трейдингийн ажил эхэлсэн одоо ингээд бас технологийн дагуу цаг хугацаанд болчихсон тийм. Үүнтэй холбоотой одоо газар трейдингийн салбарын хөдөлгөөн бол манай дээр зөвшөөрлөг өгдөө явж байна. Одоо талбайраа явах, дээр нь өр бордоо одоо хор юу гэдгийг бүх төрлийн бэлтгэл ажил, техник тоног хөрөмжөө татах, засварлах энэ төргээл энэ ажил мөн манай дээр ингээд зөвшөөрлөд явж байгаа. За бас нэг юу нь бол мал эмнэлгийн үйлчилгээ одоо хөдөө орон нутаг ялангуяа мал өхөр гэдэг бол сүүлийн үе шаарч эхэлсэн. Энэ угаас жил үрийн хавар угаасаа мал эмнэлгийн тусгай одоо бас хуваарийн дагуу хийгдэг үйлчлэг өмч байдаг. Тарилга туулга вакцинжуулалт ингээд янз бүрийн. Тэгээ энэ ажил эхэлсэн болохоор бас мал эмнэлгийн үйлчлэгэн дээр бол зөвшөөрлийг энэ хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчлэгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд олгоод явж байна. Хувийн гинч байна. За мөн үүнтэй холбоотой өвс тэжээлийн асуудал байж байна. Өвс тэжээл одоо зайлшгүй бас мал өхөр гэдэг маань дуусчихсан нөөц нь одоо дахиад өвс тэжээлийн хэрэгцээ шаардлага байна. Гэт ингээд энэ асуудлыг бас одоо фаст хүртэл ингээд үргээ зохион байгуулад энэ ажлыг хийгээ явж байгаа. Манай зөвшөөрөл олгож байна. За хамгийн сүүлд бол эмнэлгийн хэрэгсэл. Тэгээ олон газар бас зөвшөөрөл өгөхөр бас хүмүүс зэрэгтэй гэдэг агуулгаар манай руу өгсөн байгаа. Энэ бол Архуу аймагт одоо эмийн болон эмнэлгийн хэрэгслийг татаа авчирдаг бусад актив энэ газар түгээдэг 6 ийм одоо эрхтэй тусгай эрхтэй зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг. Тэгээ энэ 6 аж ахуйн нэгжид бас одоо Улаанбаатар болон бусад газраас энэ эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах. Улмаар эндээ түгээх нэвтэх удаа. Энэ одоо арга хэмжээнд дээр юу үйл ажиллагаанд дээр зөвшөөрлөг өгöd ажиллаж байгаа ингээд нийтдээ ийм ер нь аймагт өгж байгаа зөвшөөрлөгийн 80 гаруй манай дээр ингээд өгдөг явж байна.
Тэгээ өдөрт бол за дунджаар хэлэхэд 100 орчим хүн зөвшөөрөл болгохтой. Гэтэ энэ бол давхарцсан таваар тийм ээ. Жишээлбэл одоо бол ялангуяа хот хоорондын хүнсний тээвэр бол маш их явж байгаа. Тийм чинь бол өнөөдөр нэг 5 машин явахад маргааш дахиад нэг 5 явдаг ч юм уу ингээд сөөлжөөд. Тэгээд давхарцсан таваар ингээд нэг дунджаар 100 орчим зөвшөөрөл болгохтой явж байгаа. За өчигдрөөс бол манай адвокат бас харсан баг. Урд нь бол энэ машинуудаа манайх хүнс тээвэрт нь шар зөвшөөрөл дотроо ийм шар наалт газар тариаланд ийм ногоо наалт өгөө явж исэн. За энийг бас хуурамчаар хийсэн. Тийм одоо юу гэдэг хэвлэлийн газар гэдэг юм ямар хүмүүс байдаг тийм. Тийм учраас одоо дахиад одоо энэ машинуудынхаа хаалган дээр нь 6-7 төрлийн наалт нааж байгаа. Хүнс хөргөлт тэр нь хоёр янз юм байна. Цаг байхгүй нь бол өдөр тутам явна. Өдөр тутам гэдэг нь бол томоохон хүнсний үйлдвэрүүд, томоохон бөөний төвүүд тэгээ зориултын машинтай. Ийм газрууд нь бол өдөр тутам явахаар шүүрэл болгосон байна. Зориултын машингүй жижиг цехүүд одоо жишээлбэл юу гэдгийг те одоо нэг урлагийн цех байдаг юм уу, бууз машин цех. Эднэрт нь бол цагдаагийн газар аймгийн онцгой хүмүүсээс өргөмж өгсөн дагуу 7 хоног бүрийн тэгш тавтай хүргэлт явахаар. Ингэж одоо хоёр янзын наалт хийж чинь. Тэгээд дээр нь одоо махны хөдөлთა газар тариалан, мал эмнэлгийн үйлчилгээ гэдэг ингээд хоёр хаалган дээр ингээд наалтууд наагаад өчтөөс эхлээд явж байгаа. Тэгэхээр хоёр талтай хаалган дээр наалттай, тэгээд дээр нь шар юм уу, ногоон шөрөлтэй машин дархан дотор зорчиж болно л гэсэн үг. Хүнс хөргөж болно л гэсэн үг. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж болно л гэсэн үг. Тий. Асгүй хот хооронд болон сум хооронд нэг бол дархаас гадагшаа гарч байгаа үйлчлэгэнд бол хаалган дээр наалт наахгүй байгаа. Ийм л одоо өчтөөсөө хөвөлтөнд орсон. Хичнээн ажилдаа албаагчтайгаар ажиллаж байна. Ер нь өглөөний одоо 9 цагийн байдлаар бол бас нэлээд хүмүүс зүгсэн байна. Халдвар хамгааллын дэглэмийг бас хэрхэн яаж мөрдөж байгаа юм бол. За нэгдүгээр манай байгууллага бол 9:30-аас 16 цаг хүртэл ажиллаж байгаа. Хагас сая өдөр бол 10 цагаас 14 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгээ манайх бол яг одоо энэ дээр төрийн захиргааны албаагч 9 хүн байна. Нийт уусаа манай нийт төрийн захиргааны албаагч. Энэ 9 хүний ингээд өдөрт 2-2-оор нийлж гаргаж байна. Гэтэл энэ зөвшөөрлүүд газар тариалан заа тэгэл ингээд янз бүрийн төрөлжөөд ирсэн чинь нэг дор олох боломжгүй болсон. Энэ бол зөвхөн одоо гадагшаа явах гэж байгаа. Улаанбаатар руу хүнс тээх гэж байгаа юм уу те газар тариалан гэж гачаа явах гэж байгаа. Дотор дахиад дотор газар тариалан тусдаа дээр нь энэ хүнсний нөгөө хөргөлтийн дээр нь бөөний худалдааны зөвшөөрөл дахиад ингээд 3 цэгт өгж ийн л да. Тэгээ хүн хөрөхгүй болсон тэгээд харин аймгийн онцгой хөсөлтэй байд хоёр байгууллагаас мал эмнэлгийн газар стандарт дэмжиж хэлсэн. Тэгээ хоёр байгууллагаас одоогоор 5 хүн манай дээр нэмээд ажиллаж байна. Тэгээ өдөрт бол манай байгууллага бол бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Тэгээ угаасаа ихгүй бол ажил явуулж боломжгүй. Тэгээд дээр нь хоёр байгууллагаас 5 хүнтэй ингээд ажиллаж байна. Тэгээ ачаал бол их байна. За онцгой комиссоос бол яг ажлын байрны хариуцлага халдвар гүйцэтгэлгүй энэ урдсан сэргийлэх чиглэлээр өөрөг өгч байгаа. Тэгээ үнэхээр эрсдэл бол маш их байгаа. Яг одоо өдөр тутам ийш тийшээ явдаг, буцаж ирж байгаа, сэлэнгийн сум ороод ирээд хүнстэйгээ дахиад явах гэж байгаа. Ингээд ийм хүмүүс л одоо ингээд өдөр тутам манай дээр ингээд боломж өгч байсан. Энэ бол аюу эрсдэлтэй ажлын байр болчихж байгаа. Тэгээд аль болох л одоо боломжийнхаа хэрээр л ариутгал халдвар гүйцэтгэлийг хийлгэж гин. Тэгээд халдвар хамгааллын хэрэгслээр аль болохоор хангаад ингээд боломжоор л ажиллаж байна. Тэгээ одоо 3 цэг нэгээ бол ингээд цонхоор хоёр нь бол дотор ингээд хүмүүсээ цуулж оруулаад ингээд зөвшөөрлөгөд ажиллаж байна. Ер нь одоо энэ зөвшөөрөл авч байгаа нийт иргэдтэй хандаж бас юу гэж анхааруулж хэлмээр байна. Тэгээ мэдээж энэ хэдийгээр хөлдрөө тогтоосон ч гэсэн иргэн бүр аж ахуйн нэгж өөрлөл бас үйл ажиллагаа ялангуяа энэ чинь Монгол улс чинь өөрөө ийм удирдлагын онцлогтой үйл ажиллагаа явуулдаг. Одоо хүн бүр ингээд газар тариалан, гэр бүлийн өрхийн тариалан за мал ахуургаа явах зүгийг гахаа гэл ингээл дээр нь барилгын ажил гэл ингээл нэг удирдлагын чанартай өвөл бол нэлээ энэ үйлчлэгч хаагдсан байдаг шүү дээ. Тэгээ өвөл хөл өрөөний үеэр бол зөвхөн хүн сөргөлтийн асуулт яригдсанаас биш. Ийм өвстэй жийл асуулт яригдчихсэн болохоос ийм өргөн хүрээнд байгаагүй. Тэгэхээр мэдээж нэг талаас ингээ хөл хөрж байна. Аль болохоор зүүн тоогоор хөлгөөнд оролцуул гэдэг манай байгууллага ингэж одоо үүрэг өгшөж байгаа. Нөгөө талаар иргэд байна явах цааш хэрэгцээ байна гэдэг ингээд байдаг. Тэгээ энэ хоёр хооронд одоо ингээд бас асуудал үүсэж байна л та. Яг ч юм бол за нийт 800 гаруй шүрэл сая хуулиараа тогтоосож олгоцсон байсан гэсэн манай байгууллагаас бол 217 шүрэл олгоцсон байсан. Тэгээ ихэнх нь цуцалсан. Дахиад шинээр олгож байна. Тэгээд аль болох л одоо ялангуяа газар тариалангийн салбар
бол технологийн цаг хугацаатай хугацаанд нь одоо юу гэдгийг үйлчлэгийг хугацаанд нь хөрсөө боровсруулж хугацаанд нь бордоогоо засаж тийм ээ ингэж одоо хийхгүй бол намар ургац алдах ч юм уу ийм өстой чухал салбар учраас хүмүүрэл явахыг өсөж байгаа явахаас явуулах арга байхгүй. Тийм гагцгүй харин эндээс өгсөн зөвшөөрөл журмынхын дагуу ашиглаад ингээ тийм ээ зохиол зөндөө гарч ийн л да одоо юу гэдгийг хүнс тээврээр ингээ машинаа яг үзүүл саруулад гэрээ хэлцэлтэй зөвшөөрлөө авчихад тэгээ одоо хүн тэгээд явдаг ч юм уу ийм зөрчил зөндөө гараад байл та. Энээс нь болоод ингээд зөвшөөрөл одоо бас буруу зүрх хавтгарлаа гэрлээ хүмүүрт байхгүй л дээ мэдээж энэ чинь бас нэг тийм зарим хүмүүс байхын ингээд буруу зүрх ашиглаад ойлгож байна. Зайлшгүй тулцсан одоо явах юмд бол бид өхөн зөвшөөрөл нөгөөд явуулна. Үнэхээр одоо бас ганц оройг харсных юм дээр тийм ээ. Заавал өнөөдөр гэж одоо энэ бити ачаал дээр ачаал үүсгэрэл гэж хэлэх гэж байна. Тэгэхээр бол яг явах хэрэгцээ ажлын шаардлага юм бол бид өхөн ойлгож байгаа. Дээр нь бол яг манай хүмүүстэй уцаар харилцаад ямар бичиг баримт бүрдүүлж ирэх юм гэдгийг урьдчилж мэдчихээд тэгээд ирүүлсэн байна. Тэгэхгүйгээр би газар тариалан эрхэлдэг хүн гэж зүгээр нэг бүрс унтсан хүн дахиж ирээл жолоо нөхөөс юу ч байхгүй. Хаана эрхэлдэг эдэн газар юу тарьдгийг бүү мэд. Тэгэл намайг биднийгэл ингээд өрлөөд болохгүй шүү дээ тий. Тэгээд одоо газар тариалан эрхэлдэг жишээлбэл туслах аж ахуй эрхэлдэг тэрийг нотлох юмтай хэрэгтэй байна. Адгалжил газрын гэрчлэгээ байх хэрэгтэй. Аж ахуйн аж ахуйн гэрчлэгээ байх хэрэгтэй. Энэ сумдад тарьдгийн бол сумдын засаг даргын бүр газрын гэрчлэгээ байдаг юм уу сумдын засаг даргаас нь бичиг байх хэрэгтэй. Гэмчлээ. Тэгээ одоо ч сахимаар үүдэн авчиж болно шүү дээ. Тэр хүн бүр тариалан чигээр би нөгөө тарьдаг би тарьдаг би явна гэл ингээд дарахны иргэд бүгд тэрийг нөгөөч болчих бүгд тэрийг тариалж болчиход шүү дээ. Тэг энийг л бас одоо ялгасалгаасаа л гэж. Бас яг үүнтэй холбогдуулаад бас илүү зөвлөрөнгөө мэдээллийг авахыг хүсвэл иргэд маань бас ямар нээлттэй утсаар холбогдож одоо мэдээллийг авах боломжтой юм бэ? Ер нь бол манай хоёр суурь утас байгаа. Гар утсууд бол өтөөдгөө мэдж байгаа. Өдөрт бол одоо заавал миний утаслаа 3-400 үнэтэй ярьж байна тэгээд. 70 37 36 37 70 37 50 31 хоёр утас байгаа. Тий манай үдээж байгаа. За үнэхээр бас энэ утас чи авахгүй байна. Удаж ийн гэдэг асуудал ярьдаг. Энэ утсууд ачаалттай байна. Минут тутам ингээ хүмүүс хандж байгаа учраас тухайн хүн бас орохгүй те 1-2 удаа ингээд бас яаж болно шүү дээ. Тэгэхээр л бухимдаа танаач утас чи ажиллахгүй байна гэдэргээл одоо мэдээ жоохон хүлээстэй ингээд хандах хэрэгтэй байна л дээ. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд хоёр зүйл нэг удаагийн нэг одоо юу гэдэг юм ширээн руунд нэг хэдэн малтай нэг гахаатай ч юм уу хаал хөргөж өгье хэдэн баландаа үүсэж ил хөргөж өгье зузган голгож гэдэг юм уу те ийм хүмүүс байна л да гархан дэмжиж байгаа. Тэгээ энэ хүмүүс бол бид энд бас ачаал болохгүйгээр нэг удаагийн тухайн олгосон өдрийн 0 цаг хүртэл өчнтэй ийм зөвшөөрлийг бол дархан сумын засгийн тамгын газраас олгохоор өчигдрөөс хойш явж байгаа. Жишээлбэл тийм өргөн зөндөө байдаг одоо нэг новооны газар очиод нэг эрх чадрыг нэг үр хөргөж өгөөд ирээ өдөртөө ороод ирнэ гэж байгаа тийм ээ. Энэ бол өнөөдөр авсан зөвшөөрөл өнөөдрийн 0 цаг хүртэл өчнтэй нэг удаагийн ийм зөвшөөрөл байгаа. Энийг дархан сумын тамгаас олгож байгаа. Гэхдээ бол нэлээд өндөр шалгуур тавьж байгаа. Тэгэхгүй бол мэдээж энэ хөдөлгөөн хөлөөр хорцсон учраас хүмүүрэл ямар нэгэн ажлаар явахыг хүсэн тийм ээ. Тэгэхээр зайлшгүй явах хэрэгтэй гэдэг бол зайлшгүй явах хэрэгтэй гэдгийг нотлох юмтайгаа дархан сум дээр очиод энийг аваад явна. Тухайн өдөртөө өчнтэй. Хоёрдугаарт нь өвс дижэл мөн сэлбэг хэрэгсэлүүдэд аж ахуйн постууд дээр хөргөж өгөх үйлчлэгийг бид нар одоо зохион байгуулалт явуулж байна л да. Тэгэхээр мэдээ зүгээр нэг малчин нэг 10 бодлыг ус амрахын төлөө эндээс одоо машин энд ачаал тусгай шөрөлтөө тэгэл дахиад л одоо ингээл байх хэцүү. Тэгээ сумдаасаа зүгээр захиалга авч чинь нийлүүлж байгааг одоо батареи задлал дээр хойтлон 140 пост ширээн руугаар ингээд бөөнөр нь өвсдөж ил хөдөлтөд гаргаж хөргөлт гаргаж байгаа. Айл болохоор цаанаас нь ахиу тооны авах юм захиалга ирсэн тохиолдолд. За хоёрдугаарт бол ялангуяа манай аймагт төрсэн сэлэнгийн сумууд газар тарианы сумууд. Манай аймаг дээр бол яг энэ дилер компаниуд нь байдаг. Сэлбэг хэрэгсэл, тээврийн тоног хөрөмжийн худалдаа, үрийн хангалт тийм ээ. За дээр нь одоо энэ хор крипцэт юу гэдгийг. Тэгээ энэ агуулгаар манай аймагт маш хандаж сэлэнгийн газар тариалж байна. Тэгэхээр энэ 6 дилер компани байна. За үрийн хувьд бол манай 3 газар тариалан хүрээлэн ажиллаж байна тийм ээ. Энд бол бас үрийн юу явагдаа. Дараа нь бол энэ манай энэ хүнсний дархан зах дээр нэг 4 томоохон сэлбэгийн худалдаа эрхлэгч байдаг юм байна. Энэ үдээч шиг л. Тэгээ эдэнд бол бид өхөн бас юм зөвшөөрөл олгосон. Тэгээ Тарилангийн одоо Сэлэнгийн аймгийн юм аа дархан шалгаагүй дээ хонгор тарьж байгаа нэг бригад нэг компани
Сэлбэг хэрэгсэл авахар болбол энэ манай энэ компаниуд руу захиалга өгөөч шүүрэлттэй. Нэг бол манай ерөнхий агрономичд хэлээд эндээс видео уулна. Тэгээ постн дээр сэлбэг хэрэгсэл тэр шаардлагатай юм. Бүр хоол хүнсэж гисэн ингэж хүргэж өгөхөр ингэж зохион байгуулж байна. Тэр газар трейлингийн одоо баригад жишээлбэл ингээд хонгор суманд харин дээр гарчихсан хүмүүс нь ингээд хөрс боловсруулалт хийдэг ч юм уу те бэлтгэл ажил хангаал ингээд техник сурвалжлагыг ингээд 10-20 хүн ажиллаж байна. Тэгээ тэр хүмүүсийг бол байнга нааш шашин зөрчүүлэхгүй нэг өдөр шүүрлэг гаргаж байгаа. За харин тэр хүмүүсийн одоо өдөр тутмын хэрэгцээ хоол хүнс хангалттай энийг бол тухайн компаниас нэг хүн нэг одоо менежер гэдэг юм уу те захирланч гэдэг юм уу зохицуулаад яваад байх боломжийг хангах үүднээс бид нар машинд нь бас нэг машинд нь ногоомжгүй болгож байгаа. Тэгээд тэр хүн бол аль болохоор ажлаа бөөгнүүлж байгаа нэг удаа явчих. Ийм ус зохицуултыг хийж байна. Тэгээд мөн манай аймагт амьдардаг Сэлэнг болон бусад аймгийн нутгад дэвсгэрт газар тариалан эрхэлдэг, бизнес эрхэлдэг, зөвгөн аж ахуй эрхэлдэг ийм одоо маш олон тохиолдол байна. За энэ тохиолдолд би яаж явах вэ? Сэлэнг аймгийн Бугантад би зөвгөн аж ахуйтай юммаар байна. Төв аймгийн Батсанбөрт миний одоо газар тариалан байдаг юм аа. Би яаж явах вэ? Сэлэнг аймгийн зүүн бүрэнд миний өхрийн аж ахуй байна. Би юммаар байна. Ийм тохиолдолд бол манайхаас шүүрэл авч болно. Тэрийг нотлох одоо зүйлтэй ирээд гагцгүй бид нар зөвхөн гарах шүүрэл өгч байгаа. 14 он хугацаанд буцаж авч ирэх хэрэггүй. Тэгэхээр ийм маш их хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээр явуулаад хэлэхэд зөвхөн гарах шүүрлийг манайх олгоно. Манайхаас одоо өсгөл аймгийн тариалан сум тариал эрхэлдэг гэх хүмүүс ингээд явдлаа л өчигдөр. За 14 хоногийн хугацаанд бол эргэж ирэх боломжгүй шүү гэж явуулж байгаа шүү. Тий. Энийг бас манай ялангуяа энэ төрлийн бизнес эрхэлдэг энэ төрлийн аж ахуй эрхэлдэг хүмүүс өнөөс онцгой анхаараасай гэж хүсэж байна. За баярлалаа. Ингээд ирэх юм үзэгчтэй манай өнөөдрийн тодруулга ярилцлагын төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.